2016 оны төсвийг төлөвлөн боловсруулах үед бол Монгол улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал бол амаргүй байсан. Төсвийн шинжилгээ гэдэг юм бол зайлшгүй хийх шаардлага бол гарч ирсэн. Тэгээ энэний дагуу бол одоо бид төсвөө улсын хурлд оруулахдаа бол нэлийн тийм хөрсөн дээр буусан, эрүүл дараагийн жилүүдэд төсвөө алдагдaltaгүй явуулах ийм боломжийг бүрдүүлсэн ийм төсвийг оруулж ирэхээр зорж улсын хурлд бол оруулж ирсэн. Монгол улсын 2016 оны төсвийн тухай, хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдээлэл, 2017-оос 2018 оны төсвийн төсөөлийн тухай хууль, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон эдгээр хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, улсын хурлын тогтоолын төслийг засгийн газрын хурлаанаар хэлэлцээд улсын хуралд өргөн мэдүүлж байгаагаа сангийн сайд болоор танилцуулсан юм а. 16 он сонгуулийн жилд давхцаж байгаатай холбогдуулаад их хөөсөрсөн төсөв одоо гишүүд бол санал болгож ирсэн. Энийг бол бид нар бас тодорхой хэмжээнд бол хязгаарлаж чадсны үндсэн дээр 2017 оноос эхлээд бол бид нар төсвөө алдагдaltaгүй батлаад явах бүрэн боломж бүрдэж байгаа. Энийг төлөөж явах ёстой. Энэ эхлэл бол одоо тавигдаад энэ 16 оны одоо төсвийн гүйцэтгэл явж байгаа. Зүгээр харамсалтай энэ дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд улсын их хурл манай төсвийг одоо батлахдаа тодорхой хэмжээний одоо зарлага, орлого зарлагуудыг бол нэмж оруулсны үр дүнд бол эхний улиралд бол бид нэр тодорхой одоо хүндрэлүүдтэй тулгарсан. Гэхдээ хамгийн гол одоо зарчмын асуудлууд маань тавигдаад энэ дэмжигдээд ингээд явсан учраас цаашдаа бол бид нэр төсвийн одоо тодтол хийхдээ мөн одоо 17 оны төсвийг батлахдаа бол энэ бүх зүйлийг зөв болгоод ингээд цаашдаа бол алдагдaltaгүй төсөв батлаад явах, эдийн засгийнхаа өсөлтийг дэмжиж, эдийн засгийнхаа өсөлтөнд уялдаад ингээд явахад бүрэн боломж нэгж байгаа. 2016 оны төсвийг зохиоход бол одоогийн сангийн сайд бол нэлээд тийм зоримог алхам хийсэн. Ялангуяа улсын хурлд оруулсан энэ төсвийн төсөл нь бол алдагдлыг тэглэх юм хуулиур оруулсан. За харамсалтай нь энийг бол яг нэг далайсаар хийх боломж бас төр засагт байгаагүй байх. Улсын санхүүжилтийн боломж байгаагүй байх. Энээс болоод тодорхой хэмжээний алдагдaltaй баталсан. Тэр нь өмнөх сангийн сайдуудаас ингэж төсвийг алдагдлгүй тэглэх, алдагдлын тэглэх зарчмаар улсын хурлд төсвийн төсөл оруулж байсан сайдууд бол би бас санахгүй байна. Цаашдаа улсын төсвийг алдагдaltaгүй өөрийн боломжт орлого тулгуурлаж сангийн бодлого явуулах юм алхмыг одоо хийлээ. 2017 оны төсвийн төсөл 2018-19 оны төсвийн хүрээний мэдээлэлээс эхлээд ер нь ойрын 3 жилд бол улсын төсвийн алдагдлыг тэглэх юм боломж бодлогын тавилыг одоо тавьж өглөө гэсэн юм. За эдийн засгийн хэлтүүд байдлын тухай хуулийн хувьд бол энэ хуулийг бол баталж гаргах гэж бол бас бид нэлээд их хүчин чармаалт гаргасан. Ялангуяа одоо парламент дээр бол сөрөгчний зүгээс бол нэлээд их эсрэгцэлтэд тулгарч явсан. Тэгвэл өнөөгийн одоо эдийн засгийн нөхцөл байдал, өнөөдөр байгаа Монгол улсын далд эдийн засаг, Монгол улсын одоо нийт дотоодын нийт бүтээгдэхүүний одоо бараг талаас илүү хувьтай тэнцэх ийм хэмжээнд байна гэсэн одоо гадны байгууллагуудын судалгаан дээр тулгуурлаж энэ хуулийг бол гаргахын зүйтэй юм а гэж бид тооцож гаргасан. За энэ хэрэгжилтэн дээр бол одоо сангийн яам хугацаагаа 2 ч удаа сунгаж ингэж ажиллаж одоо иргэдийнхээ одоо энэ хуулинд хамрагдах боломжийг хангаж ингэж ажиллалаа. За үүний үр дүнд бол бараг 34 их 80 төгрөгийн одоо далд одоо эдийн засаг илэрлээ шүү дээ. Далд хөрөнгө илэрлээ. За энэ юу харуулж байгаа нөхөр Монгол улсын одоо далд эдийн засаг бол үнэхээр одоо бас л дээд зэгтээ тулсан байна гэдэг л зүйл харагдаж байгаа. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс даваад явцсан ийм хэмжээний хөрөнгө. Нөгөө талаар энэ юу гэхээр энэ далд эдийн засгийг бид ил болгосноор эргээд одоо эх жил тэрний дараагийн жил дараагийн жилүүдэд гарах одоо эдийн засгийн үр өгөөж нь бол асар өндөр болж байгаа. Дээрээс нь бид нэр одоо зарчим тий энэ зах зээлийн эдийн засгийн зарчим гэдэг юмараа хөгжих ийм бүрэн боломжийг олгож ирж байгаа. Өнөөгийн нөхцөлд бид нар одоо яадаг вэ гэхээр нөгөө л нэг хуучин одоо социализмын үеийн ч гэдэг юм уу те төвлөрсөн эдийн засаг гэдэг энэ зүйлээсээ сайн гарч чадахгүй байгаа учраас энэ далд эдийн засаг байгаад байгаа юм. Далд эдийн засаг байгаад. Гэтэл бид нар одоо өнөөдөр энэ өршөөлийн хуулийн эдийн засгийн хэлтүүд байдлын тухай хуулийг гаргаж хэрэгжүүлж ард иргэдтэй энийг ойлгуулснараа цаашдаа бидний одоо энэ эдийн засгаа эрүүлжүүлэх, эдийн засгаа зөв зарчмаараа явуулах улсын хөгжилд бол маш их нөлөө үзүүлэх ийм одоо хууль байсан учраас энэ хуулийн хэрэгжилтэнд бол бид анхаарч ажиллаад одоо үр дүн нь бол маш өндөр одоо санаанд ч багтангүй ийм өндөр үр дүн гарлаа. Тэгээ энийг бол бид дараагийн
жилийн одоо төсөв батлах явцад бол энэний одоо жинхэнэ одоо үр нөлөөнүүд нь харагдаж эхлэх юм байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай шинэ хууль маань болохоор ер нь бол цагаа олсон зөв хууль гэж бид үзэж байгаа. Яагаад гэвэл аж ахуйн нэгжүүд одоо тийм ээ нэгжүүдийн цаашд ажиллах одоо шинэ боломжийг нээж өгч байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо урд нь далд байсан одоо татварын янз бүрийн нөхцлүүдийг ил болгож өгснөөр цаашд одоо гарааны нэг нөхцлөөс бүгд хамт ил тодор ажилладаг төхөмтэй шинэ хууль болсон гэж үзэж байгаа. Монгол улсын татварын орчинд нэгэн шинэ үе эхэлж байна. Улсын их хурлаар шинжилэн баталсан нэмэгдсэн уртгийн албан татварын тухай хуулийг бид 2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. Татвар тэгш шударга байх зарчмыг нийгэмд төлөвшүүлэхэд хүн бүхэн өөрийн хувь нэмрээ оруулах боломжийг энэхүү хууль олгож байна. Иргэн бүр татварын тэгш шударга байдлыг хангаж илүү таатай бизнесийн орчин бий болгох их үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Нүүдийн хуулийн өөрийн ач холбогдол энэ бол Европын холбооны нэлээд олон улсуудад хэрэгждэг. Энэ өөрөө юу гэхээр бас л нөгөө далд эдийн засаг ил болох хүмүүсийг одоо орлого зарлагаа хянах ийм боломжийг бүрдүүлж өгдөг ийм л ач холбогдолтой хууль. Хамгийн гол нь өнөөдөр бид нар энэ гайл татварын ерөнхий газар те татварын орлогын бүрдүүлэлт зарлага гэд энэ бүх зүйлээ урд нь бол хянах ямарч боломжгүй явж ирсэн. Энүүгээрээ бол далд эдийн засгийг ил болгож байгаа ч гэсэн иргэдтэй худалдаа авалт хийж байгаа иргэдтэй бол урамшуул өгж ийн гэдэг маань иргэд маань өөрсдөө татварын байцаагчийн үргийг гүйцэтгэж явж ийн гэсэн үг. За баримт хэвлж өгөөд цахим хэлбэрт шилжснээр бидний амьдралд одоо орлого зарлагаа хянах бүрэн боломжтой болсон. Нийт бүтэн жилийн зарлагын маань 2% одоо буцаан олгоно гэж байгаа. Надад бас их таалагдж байгаа. Бид бол харин буцаан олголтыг сая улсын их хурлд өргөн барьсан хуулиар бол жилд 1 удаа биш жилд 2 удаа олгогдохоор ийм хуулийн төслийг бол улсын их хурлд өргөн барьсан байгаа. Нүүдийн хууль хэрэгжээд гэснээр ерөнхий одоо иргэдийн дунд байгаа сэтгэл тийм ээ. Энэ бол нэлээд тийм эрг байгаа гэж бид харж байгаа. Өнөөдөр чөлөө зах зээлийн нийгэм, чөлөө зах зээлийн эдийн засаг гэдэг өөрөө сонгодог утгаараа хөгжих ийм үүрэгтэй. Тэгэхээр энэ хүрээнд бид бас тодорхой хэмжээний эргэлт, тодорхой хэмжээний эдийн засагта нөлөөлөх, тодорхой хэмжээний иргэд рүүгээ чиглэсэн ийм одоо хөтөлбөрүүдийг боловсруулан ажиллаж байгаа. За энэ хөтөлбөрүүдийн концепцүүд бол бүгд үндсэндээ одоо сангийн яамн дээр хийгдэж хэрэгжих шатндаа ингээд явж байна. За үүний дунд бол одоо ипотекийн зээлийг бид нар 5% руу оруулах гэдэг энэ томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. За энэ нь бол эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлттэй газруудад бол явагдах юм. Учир нь юу гэхээр мэдээж бидний хотын төвлөрлийг бас багасгах ийм бодлого явуулж байна. Үүнийг дагаад бол одоо сайн малчин хөтөлбөр, сайн оюутан, сайн хашаа гэдэг энэ хөтөлбөрүүд гарч ийн л да. Энэ тодорхой нийгмийн хариуцлагаа хүлээе гэдэг ийм зүйлийг л бид нар дэвшүүлж өгч байгаа. Ялангуяа сайн малчин, сайн оюутан хоёр бол эхний одоо гүйцэтгэлүүд нь бол нэлээд сайн. Одоо хүмүүсийн дунд бол их эерэг мэдээлэл бид нар авж байгаа. Энд хамрагдах бол бүрэн боломжтой болоод явж байгаа. Одоо сайн хашаа хөтөлбөрийн хувьд бол бид нар бас энийг эхлүүлээд явхад бол өнөөдөр гэр хороол дахин төлөвлөж явсан байна. Энэ нь одоо нөгөө ипотек руу орчиж байгаа. Гэтэл гэр хороол бол байж л байгаа шүү дээ. Гэр хороолоос бид нар хамгийн том асуудал юу гэдэг вэ? Утаа. Тийм ээ? Утааны асуудал, бохирын асуудал. Тэгэхээр энэ хэдээсээ салах бүрэн боломж байна. За хэрвээ утаан дундаа суугаад бохироо өөрчлөнгөө суuna гэвэл энэ сайн хашаа хөтөлбөрт хамрагдаж чадахгүй. Гэтэл хажуудлынхны айлууд бүгд хамрагдаад ингээ яваад байхад бол тэр хүн мэдээж хамрагдаад явна. Энэ хэмжээгээр бол бид нар энэ тодорхой одоо шийдэх ёстой ажлуудыг бол шийдэж явчих боломж байгаа. Ийм одоо томоохон хөтөлбөрүүдийг бид хэрэгжүүлээд ингээ явж байгаа. Ипотекийн зээл хэрэгжснээр ер нь энэ залуу хүмүүс бий ч гэлтгүй ер нь олон хүмүүс маш их баяртай байгаа шүү дээ. Байр сав авъя гэж мөрөөдөөс авч чаддаггүй хүмүүс чинь одоо тэгэл энэ зээлэр чинь жоохон уртчилгаа өгөөл авчиж जैन. Тэгээд ер нь залуу хүмүүсийг дэмжсэн улсаас гаргасан бас нэг гайгүй тэм төсөл гэж бодоод байгаа шүү дээ. Энэ ер нь манай энэ шинэ алхахын чинь ер нь ихэнх нь ипотекийн зээлээр авсан хүмүүс дандаа. Тэгэл урдчилгааны 30% л үлдсэний ипотекийн зээлээр авсан гэсэн хүмүүс байна. Ер нь одоо бол Монгол байр авъя гэж май гэл бэлэн мөнгөө тоолоод авах хүн бол ховор шүү дээ тийш. Тийм 0.5% руугаа бүр шилжчихэр чи бүр 0.8-аас багасчихаар бүр амар юм бэл. Ер нь л өрхөд хэрэгцээ гарахаар бизнесийн зээл, цалингийн зээл хоёр тал хамрагдчихсэн. Тэгээд авахар чинь хүү өндөртэй учраас эргэн төлөлтөө жоох удаан хийн. Энэ жилээ сарын малчны зээлд хамрагдахлаар 5 сая төгрөгийн зээл авахад жилийн 10% буюу сарын 0.8% хүү гэдэг чинь хүүгийн ялгаа бол эрсэл мэдэгдэх юм билээ л дээ. Оюутан боллоо явж байгаа хонд ажиллагаар бас
хичээл ном хийчихэд байдаг сул талтай байсан. Банкнаас өмнө зээл авсан тохиолдолд болохоор зээл нь хигдээд идэг байсан. Тэгээ хүүн өндөр. Тэгээ сайн үед нь бүр хамрагдаад 4 жил сурсныхаа дараа төгсчүүд ажлын байран дээр ороод жилийн 5% бүтэгээр 4 жил ахиж тэр төлбөрөө ингээд төлдөг болохоор ерөөсөө хичээлээ хийн дараа нь ажиллаа. Тэгээд зээлээ төлөх. Тийм ашигтай давуу талтай байсан болохоор таалагдсан. Өнгөрсөн 9 сар гаруй хугацаанд сангийн яамны зүгээс нэлээд олон төсөл хөтөлбөрүүд за мөн одоо төсвийн шинжилгээтэй холбоотой ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тэгээ үүний дундор бид төсвийн шинжилгээг маш зоригтойгоор хийхээр зорж ирлээ. Одоо үр дүнд бол төсвөө батлуулахдаа бол бас нэлээд их амжилтанд хүрлээ. Хэдийгээр бидний хүссэн хэмжээнд биш ч гэсэндээ бид бол энэ төсвийн шинжилэл за цаашлаад одоо дараагийн жилүүдэд 17, 18, 19, 20 онуудын төсвүүдийг алдагдaltaгүй батлах энэ одоо алхмыг хийж энэ одоо боломжуудыг нээж өгсөн байгаа. Тэгээ энэ ажлын хүрээнд бол одоо төсөв маань эвлжих бүрэн боломжтой болж байна. Төсвийн бодлогоо бол одоо шал өөр болгож за эндээ бол хувийн хвшлээ дэмжих, за эдийн засгаа дэмжих, эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүд нь тулгуурлаж үнэн бодитоор гаргах ийм боломжууд бол бий болсон байгаа. За нүүдийн хууль бол өнөөдөр ард иргэдэд бол одоо үр өгөөжөө өгсөн ийм томоохон хууль болсон. Энэ дээр бас сангийн яам бол бас нэлээд хүчин чармаалт гаргаж ажиллаж байна. Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж байгаа нэлээд томоохон хөтөлбөрүүд дээр сангийн яам сүүлийн 4-5 сар ажиллалаа. За энэ хугацаанд бол сайн малчин, за сайн оюутан, сайн хашаа, за мөн одоо ипотекийн 5% зээлгээд эдгээр одоо хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажиллалаа. Энэ бол эдийн засгтайгаа уялдаатай, эдийн засаг зах зээлийн одоо энэ бодлоготойгоо зах зээлийн эдийн засгийн бодлоготойгоо уялдаатайгаар хийгдэж байгаа ийм ажлууд энэ хэмжээгээр бол бид эргээд одоо энэ эдийн засгаа тэлэх, эдийн засгтаа эерэг үзүүлэлт гаргах ийм одоо боломжууд бүрдэж байгаа. Бид чөлөө зах зээлийн эдийн засгийг жинхэнэ сонгодог утгаар нь хөгжүүлж, хувийн хвшлээрээ тулгуурласан хүчрхэг эдийн засгийг бий болгох зорилготойгоор ажиллаж байна. Монгол улс үндсэн хуулиндаа бол нийгмийн баримжаатай чөлөө зах зээлийн эдийн засгийг байгуулна гэж одоо тунхагласан байгаа. Тэгэхээр бид нар бол зах зээлийн эдийн засгийг байгуулж байна. Ингэхдээ төр ямар байдлаар оролцох вэ гэхээр төсөв болон мөнгөний бодлогоор оролцдог. Төсвийн бодлого бол одоо манай монголчууд бид үндсэн хуулиндаа заасан тэр зорилготой хүрэх бол хамгийн чухал бодлогын хэрэгсэл болчиход байна. Тэр өнгөрсөн хугацаанд одоо сангийн яамнаас авч хэрэгжүүлсэн энэ бодлого хуулийн шинжилгээнүүд нь одоо манай улсыг үндсэн хуулийнхаа зорилгонд заасан чөлөө зах зээлийн эдийн засгтаа эндээ нийцсэн төсвийн бодлоготой болох одоо маш сайн эхлэлийг тавьж өглөө. Энэ бодлого бол цаашаа уламжлагдаад, залгамжлагдаад явах ёстой. Ингэжээж бид нар хувийн хвшлтээр түшгэлсэн иргэдэн өөрсдийнхөө ажлын байрыг бий болгодог, иргэдэн өөрсдөө амжиргаагаа сайжруулдаг, төрөөс хараад бус төрн цомхон жижиг ийм одоо эдийн засгтай болох юм аа. Тэгэхээр энэ том эрх зүйн шинжилгээг эрхийн тавьж чадлаа. Энэ цаашаа хадгалагдаж үлдэх ёстой гэж байрч байна.